Юуны өмнө энэхүү уралдаанд миний хамгийн онцлог зүйл гэх юм бол өөрийн авьяас чадвар болон мэрэгчлэлээрээ одоо ямар таталгуудыг хийсэн байна, сайн дурын үндсэн дээр хүүхдүүдийг эсэлтийн өрхийн шалгалтанд бэлдэх, урт хугацааны татлаг өгөх гэх мэтийн зүйлүүдийг оруулж өгсөн. Мөн одоо яг мэрэгжлийн үндсэн дээр нийгмийн тулгамдж буй асуудал дээр эрдэм шинжилгээний илтгэл бичих мөн өөрийн хувийн чадварыг хөгжүүлэх, видео контент бүтээх гэх мэт чадваруудыг оюутан баснасаа хойш илүү цаг хугацаа зориулж өөрийгөө хөгжүүлсэн болохоор энэхүү байрыг эзэлсэн гэж бодож миний үсгийн онцлогтой гэж тодорхойлж байна. Эцэст нь хэлэхэд CEO гэдэг зүйл нь таныг ажлын байр дээр гаргахад, мөн ажилд оролцоход, өөр гадаадын одоо тэтгэлэгт хамрагдахад маш том төлөв зорилго учраас эртнээс CEO бэлдэж одоо зөв үг үсгийн алдаа, бүтцийн хувьд алдаа үүсгэх танд маш том давуу тал болно. Та хэрэг тэтгэлэг авах гэж нэг талаараа одоо татаж аваад өөрийн CEO-гоо тэтгээрэй. Баярлалаа.